Нотч асуулт асууя. За нийгмийн даатгалын хууль бас суур асуудал олон чухал саналууд орж байгаа үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаа. Тэтгэвэр тэтгэмжээ нэг жилдээ нэг жил болгоно нэг 5-10% биш нэг олон хохирсон, эрт гаргасан, хязгаарлсан, тайрсан гэдэг олон хүмүүсийн нэг тэтгэврийг бол нэлээд өндөр хүлээлттэй байгаа. Хөдөө орон нутаг энэ тэнд явж байхад энийг л их асууж байна. Тийм учраас бол үндсэн концепц нь бол дэмжиж байгаа. За гэхдээ маш болгоомжтой хандах хэдтэй асуудал ороод ирсэн. Би энийг бол зориуд асууя. Манай зарим гишүүдийн санаачилсан болон засгийн газрын оруулж ирсэн төсөл дотор ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг бол хязгаарлалт тогтоож байгаа. За энэ нь юу вэ гэхээр 8 сая төгрөгөөс дээш хэмжээний цалинтай хүмүүст ажил олгогчийн төлдөг даатгалын мөнгийг бол ингээ байхгүй болгох гэсэн үг. За ингэснээр нийгмийн даатгалыг хэдэн төгрөг дутах уу? За дээрэс нь хичнээн аж ахуй нэгж байгууллага хамаарагдах уу? Дөнгөж сая ингээ оюу толгой хэлцээр байж байна. Монголын талын өгөөжийг нэмэгдээ гэдэг. Тухайлбал энэ олон том компаниудаас оюу толгой гэхэд хэдэн төгрөгийг нийгмийн даатгалын санд өгөх байсныг өгөхгүй болох вэ гэж. Тэгээ энэ дээр тодорхой нэг асуултыг асуумаар байна. За хоёрдугаарт давхар гэрээний асуудал орж ирж байгаа. Бас гоожчих үедээ гэдэг санаа байгаа. Магадгүй энийгээ урт хугацаанд бай гэх юм бол нийгмийн зөвшөлтслөөр явах учраас бүх хөдөлмөрийн гэрээргүй ажил гүйцэтгэх гэрээ рүү шилжүүлээд тэгээд маш олон нийгмийн даатгал төлөхгүй арга руу шилжээд ингээ сан байхгүй болоод энэний дараа юу болохоо вэхээр 17 онд болж ирсэн. Сан хөрөхгүй нэ. Шимтгэлээ 5 пунктээр нэмийгээд олон улсын валютын ангид зөвлөсөн гээд 5% нэмэх гэдэг ийм юм давтахдаггүй үстэй гэдгийг бол би бүр зориуд асуумаар байна. Энэ юу хэлэх гэж байгаа нөхөр нэг хэсэгт нь асар үлэмж хэмжээний хөнгөлт үзүүлэнгүүтээ болохоо байлангүүтээ нийт шударгаар төлж байгаа хүмүүс төр ачаал ирэхгүй үстэй гэдэг дээр бол би ийм тооцоолыг нарийн хийсэн бидтэй гэж. Хоёрдугаар тэр 5 жилиг нэг жилээр нэмэхэд нэлээд хойшлуулсан. Гэхдээ яг шударгаар төлж байгаа хүмүүсийг хохироож болохгүй итгэл зүрийн болон тэтгэвэр тооцох аргачлалуудыг та яаж тооцож байгаа вэ? Энэ тал дээр бол ялангуяа манай үйлдвэрчний эвлэхийн эцэр бол нэлээд бас болгоомжтой эсрэг ийм байр суурьтай байгаад байгаа. Энэ тал дээр бол яг ямар тооцоол хийх вэ? Сүүлийнхаа 5 жилиг огцом төлөөд өндөр тогтоогоод байгаа учраас хаах гэж нэгэд 10 жил болгож байна. Гэтэл яг шударгаар 30-40 жил төлж байгаа хүмүүсийг яаж хамгаалах вэ? Тэдний тэтгэвэр ирээдүйд баг тогтох уу, хэдэн хувиар тогтох уу гэдэг дээр яг тодорхой хариулт өгөөрэй. За нэмээд нэг юугаа авчиж байгаа нэг ус асуулт, 3 дахь асуулт. За нэмж 1 минут Эрдэнэт шүү. Эрдэнэт шүү нэмж 1 минут. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сан гэдэг хамгийн ашигтай мэт харагдж байгаа боловч гэхдээ энэ яг юу ч хийгээгүй сан. Өөрөөр хэлбэл үлдэгдэл нь өндөр харагдаад байгаа. Зүгээр сүүлдээ энийгээ бүр хасаад байхгүй болгох чи гэдэг байдал руу орж болохгүй маа. Сая ингээд зөндөөл осол аваар гэмтэл болж идэг. Зарцуулж болохгүй. Тэгээ сангаа бол нэг банкнд хадгалах гэдэг байдлаар байгаа. Сүүлдээ мөнгө ашигтай байгаад ирэнгүүтээ ингээд байхгүй болох гэдэг тэр өнцгөөс нь харж байгаа бол буруу. Гэхдээ ажлын хэсгээр бол засаад бид нар бол болиулсан. За энэ мөнгөө осол аваараас сэргийлэх, осол аваарт өртсөн мэргэжлийн шалтгааллах өвчлөлтөө олон мянган хүнийг асар сувлах гэдэг энэ зүйл рүү зарцуулах юм ин би бол нээж өгч зарчмын санал болж оруулж өгсөн. Тийм учраас энэ үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах өвчлөлийн хичнээн мянган хүмүүс яг байгаа вэ? Эднэрт яг ямар үйлчлэгээ үзүүлж байгаа вэ гэдэг дээр нэг тодорхой хариулт өгч. За ажлын хэсгийг болгон туяг хариулъя. За Эрдэнэт гишүүний хүнд хэлж байгаа асуудлууд бол яг энэ хуулийн дээр хөндөж байгаа гол зүйл залтууд. За ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн үсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр хязгаарлаж байгаа. За үүн дээр бол нийтдээ хөдөлмөрийн үсний доод хэмжээг 10-аар ингээ хязгаарлахад 6900 орчим аж ахуйн нэгжийн 102,000 орчим шимтгэл төлөгч шимтгэл төлөгчийн ажилтны талаас нь төлдөг шимтгэлийн хувь хэмжээ бол буурна гэсэн үг. Энэ бас манай нийгмийн даатгалын сан дээр
орлого талдаа бас нэлээдгүй бууралт бас орж ирнэ. Одоо ажилтны талынхыг бол даатгуулагч талынхыг л угаасаа 10-аар гэд хязгаарлалсан байна. Тэр нь ажил олгогч талынх нь хязгаарлах зүйтэйгээд Төвшин нарын гишүүдийн хуулийн дээрч байгаа. За ажил засгийн газраас өргөн барьсан дээр ч гэсэндээ чөлөөлөе гэдэг ерөнхий сайдын дэвшүүлсэн бодлогын хүрээнд үүнийг гэхдээ үе шаттайгаар бууруулад 12 жил, 11 жил, 10 жил гээд 2027 оноос тийм ээ хэрэгжиж 28 оноос хэрэгжиж эхлэхээр тусгасан. За яг тухайн компани дээр нь шаардлагатай бол энэр дээрээс нэмээд хариулчаарай. 5-аас 10 жил итгэл зүйр нэмэх 5-аас 10 жил болгож тэтгэвэр тооцох хугацааг нэмэхдээ нэг ийм сүүлийн үед зүйлүүд нэмэгдээд байна. Хөдөлмөрийн үнсний доод хэмжээнээс дөнгөн данга илүүхэн шимтгэлээ төлж цалангаа бодож шимтгэлээ төлж сайн дурын шимтгэл төлж явж жагаад сүүлийн 5 жилд огцон өндөр төлөөд за ингээд одоо хамгийн өндөр тэтгэвртэй хүмүүс болоод ахаар нөгөө шударгаар олон жил ажилласан хүмүүсийн энэ хувьд энэ үнэхээр шудраг ус байдлыг бий болгоод байдаг. Гэтэл бид нар нийгмийн даатгалын эндэн дээр бол нэгдсэн нэг л томьёо байгаа. Тэгэхээр энэ үнийг 5-аас 10 жил болгож одоо сунгах тооцоолох дээр энэ нэг сонголтыг хийхийг нэг үйлдвэрчний эвлийн холбоотой зөвшөлдсөд 2029 оноос эхлүүлэхээр болсон. За яг ингээд шударгаар төлдөг хүмүүс дээр бол за энэ хүн маань 5 жилийн дараа тэтгэврт гарахын цалингийн огцом нэмчий гэж юу баг байдаггүй. За энийг гэхдээ бид нар 2023 оны хуулийн дээр бас сайн дурын шимтгэл төлөгчийг төлж байгаа шимтгэл нь хөдөлмөрийн үнсний доод хэмжээг 7 нугаснаас илүүгүй гэж тавьсан. Түүнээс өмнө нь л замраагүй төлдөг гэсэн. Тэгээд хамгийн өндөр тэтгэвэр авахчид болж хуурсан. 7 жилийг 5 жил болгоход зарим одоо тэтгэвэр авахчдын хувьд 400 орчим мянган төгрөгийн сар болгон тэтгэврийн зөрүү гарсан. Жирийн багш, жирийн одоо эмч, жирийн албан хаагчдын хувьд энэ бол нэг ялгаа гардаггүй. Тэр бүтээл манай ахмадуудыг тэтгэвэрлүүд өгөх тусам цалин бүр буурч гадаахч үзэгдэл бас байдаг. Тийм учраас бид нар энэ үнийг гэхдээ одоо зөв зүйтэй ашиглах хэрэгтэй. Одоо нөгөө цалингаар тооцох биш одоо систем рүү шилжиж байгаа учраас тогтолцооны өөрчлөлтийг хийж байгаа учраас за үйлдвэрлэлийн осол мэргэжлэлцүүлэх өвчин дээр бол Эрдэнэт гишүүний саналтай санал нэг байгаа. Хөдөлмөрийн аюулгүйлийн тухай хуулийг засгийн газраас дахин үйлдвэрчний эвлийн холбоо ажил олгогч нартай хилцээд өргөн барья гэсэн. Тэгвэл За ажлын хэсгээс нэмж хариулъя. Бочрол хариулах уу? За 4 авах. За тодорхой тоонуудыг тодорхой хариулчаарай. За Эрдэнэт гишүүний асуултанд хариуллаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал 5 жилийг 10 жил болгоход одоо үүсэж байгаа асуудлыг бол хүмүүст шокийн байдал үзүүлэх зорилгогүйгээр тий ааж ахуйн хийх зорилготой орж байгаа. Хэрвээ энийг бас ингээд арай өөр хийх аргачлалыг бид нар бол энэ хуулийн төслөөр байхгүй болсон. Тэр нь бол нэрийн даасны тухай хууль. Тэр нь юу гэх юм бол 79 оноос хойш төрсэн хүмүүсүүдийн хувьд амьдралын бүх насны хугацаанд төлсөн хугацааг нь одоо ашиглаж гинж хувааж төлөх аргачлалыг бол байсныг бол ингээд өөрчилж байгаа. Арай илүү зөөлөн байдлаар 2 жилийн дараа нэг жилийн аргачлалаар 2033-34 оноос эхлээд энэ нөлөөллүүд нь баг багаар эхлэхээр ингэж оруулж тооцсон байгаа. За хөдөлмөрийн үнсний доод дээд хэмжээнээс буюу 792 мянга өрчгөн 10 гэсэн хувилбараар түүнээс дээшээ цалингийн шатлалтай буюу сард нэг удаа ийм цалин авч үзсэн гэсэн судалгаагаар бас баазаас хайлт хийгээд за нэг ерөнхий тоон мэдээ эхлээд авчихсан байна. За цэвд орчин туван гишүүн. За хин нэмж хариулах юм. За болгон туй гүйцэг хариулчих. Биш хин Бачргал дарах гүйцэг хариулчих. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал энэ судалгаагаас тоон байдлаар дөнгөж сайн авсан дээр 6906 байгууллага ажил олгож байна. 102,943 ажилт нь сард нэг удаа ядаж хөдөлмөрийн үнсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс буюу түүнээс дээш цалин авч яасан гэсэн судалгаа байна. За үүнээс аваад үзэх юм бол хамгийн их энэ 6,900 ажил олгогчоос худалдааны салбарын буюу 1350 ажил олгогчийн 10,116 ажилт нь энэ ажил олгогчийн тоогоор бол хамгийн өндөр байна. Хүнийхэн тоогоор харах юм бол уул уурхай олборлолтын салбарын 19,813 ажилт нь энэ ангиллаар бас сард нэг удаа хөдөлмөрийн үнсний доод хэмжээг өрчгөн 10 гэсэн ангиллаар цалин авч байжаа гэсэн судалгаа байна. За баярлалаа.
Яг энэ байгууллагаар харах хийж амжаагүй. Дэгийн хуулинд бол тийм үү байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж асуулт асууна гэсэн байгаа. Оюу толгой молгоо одоо бусд асуудлууд бол анх хэлэлцэх хэсгээр асуудаг асуулт. Хэлэлцэх хэсгээр тийм үү мэдээлэл авах тухайн салбартай холбоотой, тухайн хуулитай холбоотой. Дэгийн хууль дээр бол байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж асуудаг шүү. За цэвэг дөржин тухайн гişүү асуулт асууя.